Эрхэм үзэгч та бүдийнхээ амрыг айлтгая. Дуулах студиэс бэлтгэн үзүүлдэг эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. 1921 оны 11-р сарын 15. Энэ өдөр бол их жанжин Сүхбаатарын санаачлагаар ардын журамт зэрэгт их бооны хороо байгуулагдсан өдөр юм. Зэвсэгт хүчний түүхийн хөгжилд артиллерчин дайчдын оруулсан хувь нэмэр их байдаг юм. Ингээд артиллерийн төрөл мэргэжлийн тухай эрхэм үзэгч танд нэвтрүүлгийнхээ эхэнд хүргэж байна. Артиллерийн шинжлэх ухаан нь цэргийн шинжлэх ухаан, нийгэм, техник, физик, математик, газар зүй, геодезийн шинжлэх ухаан, ус цагуур, одон орон судлал, түүхийн шинжлэх ухаан зэрэг олон шинжлэх ухаан дээр тулгуурлан хөгждөг онцлогтой. Тиймээс артиллерчин мэргэжил нь бусдаас илүүтэйгээр шинжлэх ухаанч хандлагыг шаарддаг юм. Нэг л их буучин алдаа гаргавал өөрийн цэргийг нэргэх магадлалтай нарийн мэргэжил. Монгол улсынхаа эрх чөлөө тусгаар тогтнолыг батлан хамгаалахад их буут цэрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирснийг 95 жилийн түүх гэрчлэнэ. Их жанжин Сүхбаатарын шууд санаачлаг удирдлагын доор байгуулагдсан их бууны анхны салаа Хяагтотыг гамингаас чөлөөлөх тулалдаанд галын хүчтэй цохилт өгч их бууны нүргээнт дуунаар ардын хувьсгал эхэлсэн юм. Их буучид 1932 оны Зэвсэгт бослого, 1939 оны халахын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд Баатарлаг гавьяа байгуулж, эх орныхоо тусгаар тогтнолыг батжуулж ирсэн гавьяатай. Шинэ үеийн артиллерийн түүхтэйгээ нас чадсуу артиллерчид дундаа загалмайлсан эцэг хэмээн хүнлэгдэж ирсэн хүн бол Шоуай Хурандаа. 1940 онд цэргийн албанд ирээд цэргийн лагер дээрээс шууд цэргийн рүү хуваарлагдсан. Тэгэхээр анхны дөрвөн арган тоо бишиг Монгол улсыг мэддэг байсан учраас сургууль тэнцэд яваад өгсөн. Очоо сургууль дээр жигсаад хэсэгсгээр таслаад байсан. Би тэр ихүүний сурсид гэдэгт нуудлагдсан. Ингээд их хүчин болчихсон тэр. Дайны гал дүрлзэж байсан тэрл он жилүүдэд артиллерчин офицер ахлагчдыг богино хугацаанд чанартай бэлтгэн ард талын албанд хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байсан юм. Монгол улсын зэвсэгт хүчний ерөнхий цэрэг түүний дотор артиллер, зенит пуужингийн салбарыг хөгжүүлэх тулгын чулууг тавилтсан гэдгээр бахархал дүүрэн омогшдог юм. 1962 оноос эхлээд олон зуун жилийн түүхтэй материал хатан болгож орчин үеийн модуудын цэрэг байгуулж улс орныхоо нутаг дэвсгэрийг агаараас газраас халахж чадах юм хүчтэй болгоно гэж тохиролцсон байсан. Дээд газраас өгсөн тушаал шийдвэрийн дагуу зэвсэгт хүчнийг хөгжүүлж бэхжүүлэх өрнөн их ажил эхэллээ. Артиллерийн мэргэжилтэн Шоуай засгийн газрын гишүүдийн хамтаар зөвлөлт холбоот улсыг зорьсон нь түүнийг үнэлсэн хийгээд басгүй их хариуцлага хүлээлгсэн явдал байсан юм. Тэгээд очтойгоо тэр зөвлөлт улсын Батлан хамгаалахын хэмжээнд маршал Малиновскийтэй уулзаад тэгээд маргаашнаас нэглээд уг гэрийг хийх батлах барих тэр ажилтнуудад оролцсон. Тус гэрээ хэлэлцээрүүд тун амжилттай болсон нь манай улсын зэвсэгт хүчинд мотуудлагын бригад, радиотехникийн батальон, зенит пуужингийн дивизион байгуулахаар болж оронтой тайвал хэрэгслийг хийхээр төлөвлөжээ. Тэгээд би хүний цэргийг удирдахдаа хамгийн гол огс асуудал боловс хөгжлийн бодлого гэж сонгож аваад боловс хөгжлийн бодлогон дээр тойлортой ажилласны үр дүнд 80-аад он гэхэд 32 их хуучин актын төгссөн анги салбаруудыг их шатартай өндөр мэдлэгтэй идэвхтэй удирддаг болсон.
Тийм учраас их хүний цэргийн нэр хүндэд бол их өндөр таарсан. Шуваа хурандаа шин цагийн зэвсэг түвшний хөгжил, артиллерийн цэргийг хөгжүүлэх, анги байгууллагыг өргөтгөн зохион байгуулах нүр их ажилд хүч хөдөлмөр их ухаанаа зориулж явсан юм. Тэрээр 1943 онд их бууны сургуулийн дивизионы салгааны даргаас 1982 онд Гавьяаныхаа амралтанд суух хүртлээр Монголын ардын армийн артиллерийн командлагч, артиллерийн газрын дарга хүртэлх өндөр албан тушаалыг хашиж байсан аргагүй л артиллерийн загалмайлсан эцэг нэлээ. Артиллери бол тодорхой нэгэн шинжлэх ухаан. Дайсныг сөнөхөд гол үүргээ гүйцэтгэж ирсэн онцгой мэргэжил. Дарга цэргээс асар их тэсвэр хатуужил, техникийн өндөр соёл, өргөн мэдлэгийг шаарддаг. Артиллерчин хүний цэрэгч бай, офицерч бай нэг онцлог нь бол байнгын дадлага шаардж байдаг. Тэ. Хэрвээ хичнээн мэдж угаад байнгын дадлага байхгүй бол офицер хүн энэ артиллерээр одоо дайсан дээр гал явуулж чадахгүй. Манай анги болохоор Монгол улс хорийн газ артиллери хорогж явдаг, артиллерийн 7 дугаар хороо. Бус ангиуд болохоор артиллерийн салбарууд байдаг гэсэн дандаа салаа, батарей, батальон гэж явдаг. Манай анги болохоор зөвхөн артиллери дагсан нэг том анги байгаа. Ганц гол гол онцлог нь. Тэгээд 100 мм пушк, 130 мм пушк, 152 мм пушк, БМ21 гэх мэт тийм гайхалтай зэвсгүүд Монгол улсын гайхалтай зэвсгүүд манай ангид хадгалагдж байдаг. Одоо яг миний ард байгаа 100 мм пушк энэ буугаар буудах дадлагыг манай онжоод явуулж байна. Ихэр намайг эргээд халагдсан дуудлаа гэхэд би бол хэдэж энэ артиллерийн тухай мартахгүй. Толгойд нь сайн суулгаж өгсөн байгаа. Манай БМ21 гэдэг энэ хойно гарч байгаа буунууд маань болохоор дайсны амьд төж зэвсэг техникийг хүч уралцсан ареаныг устгаж артиллерийн болон минометрийн батарейг дарах зорилттой айлын төр болон удаан хугацааны хоригдлыг эвдэх тийм зорилттой юм шиг байна. Тэгэд энэ болохоор 20 секундэд 40 сумыг зэрэг гаргах чадвартай. Миний төрний хэлсэн энэ бол 100 мм пушк их буу байгаа. Танкийг эсэргүүцэн сүнөх зорилттой. Энэ буун дээр 9 хүний бүрэлдэхүүнтэй 9 тоот хэрэг болно. Наавчк буюу миний бие наавчкын туслах гэж энэ цаанд зогсохны хүн сумлагч. Тэгээ бууны захирагч буюу тэнд дартагтай зогсож байгаа. Одоо биднийг өдөрдөж төвс хянах байрнаас ирсэн командыг биднэрт дамжуулж буудуулах өдөрт хүн. Тэгээ бус түн сум зөөх бүрэлдэхүүнүүд байгаа. Сум нь болохоор тэндээс аваад дамжууд хамгийн наадлын хүн сумаа авчирд энд хийн. Энэ болохоор гол төмөр нөгөө. Гол төмөр хийсэн наавчкын туслахгүй миний тослох замгаа хаагаад энэ ингээ хаагдсан хойно би энэ чинээсээ энэгээрээ би хараад одоо энэ хойно холбоотой тэр 3 хөлтэй бусаал гэж байгаа. Тэр бусаалтайгаа энэ маань чиг болоод тэгээд өгсөн одоо надад өгсөн юу байгаа шүү дээ. Радиус диаметр гэх юм уу хэмжээг таарсан тэнтэй яг чиг бас таарсан хойно энэ маань яг цээл рүүгээ байруугаа тусч байна гэсэн үг. Тэгээд байруугаа энэ яг туссан хойно гол төмрөө их бууныхаа хушиг чиглүүлнэ. Их бууныхаа хушиг чиглүүлэхэд бол энэ хоёр хүрдийг ашиглана. Энэ нь болохоор их бууны хүрдийг дээш нь доош нь баруун тийш нь зүүн тийш нь чиглүүлдэг байгаа. Тийшээ буутахад нэгдүгээр билен буюу нэгдүгээр энэ бол нэгдүгээр их буу энэ буунууд нэгдүгээр билен гэж команд өгөөд манай тэр бууны захирагч дээшээ команд өгөөд тэгээ буцаад тэндээс салаан анхаар гэсэн команд өгнө. Тэгээ салаан анхаар гэвэл манай бууны захирагч тоот анхаар гэсэн команд өгөөд тоот анхаар гэсэн командаар би энд тэлээ дахиж нэг шалгаад буу гэд бас өөрийгөө анхааруулна. Тэгээд энэ болохоор энэ бууны маань гох нь байна. Тэгээд буу гэж намайг анхааруулсан дараа манай тоотын захирагч маань тэндээс галал гэсэн командаар дарсгаа буулаад надад галал гэсэн команд өгөнгөт өгсөн би буудлаа гэд одоо буцаагаад хянах байрны цацдгоор чанга орлоод энэ гохоо дарах байгаа. Тэгээд энэ буу маань секундэд 1000 м хурдтай сумаар галах. Баатарлаг түүхт манай их буучдын алдар гавья эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үүргээ гүйцэтгэж явсан бол тэдний мэдлэг мэргэжлийг олон улсад үнэлэн хүлээн зөвшөөрч дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй үүргийг хүлээлгэсэн юм. Монгол улсын зэвсэг түвшнээс 2003 онд
Афганистан улсад артиллерийн сургалтын хөдөлгөөнт багууд эх орон, төр засаг, цэргийн дээд удирдлагын өмнө хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэн артиллерчдын түүхэн замналыг баяжуулсан. Хамгийн анхны сургалтын баг ер нь анхны юм болгон маш хүнд байдаг. Анхны одоо гаргасан зам мөрөөр дараачих нь одоо баг амжилтаа явдаг. Бидний одоо сургалтын хөдөлгөөнд багийн анхны ээлжийн явуулсан одоо сургалтын төвшин тэр бүх юмыг үнэлээд Америкийн нэгдсэн улс одоо олон улсын ажиллагаанд цаашдаа одоо сургалтын багуудыг оролцуулах үгүй гэдэг асуудлыг шийдвэрлэх гэжсэн. Энэ ч утгаар бол анхны одоо баг их хүнд ачаалттай байсан. Би 13 хүнтэй явсан. 13 хүн маань одоо тал хувь нь орсоор ярих шаардлагатай байсан. Үндсэндээ бол Афганы тэр сургаж байгаа нөхдүүд маань орсоор ярьдаг. Мөн одоо англиар ярих хэрэгтэй, Америктэй хамтарч байгаа. Энэ утгаараа бид нар ч англи хэлтэй, орос хэлтэй тийм одоо залуучуудыг, тийм артиллерийн мэргэжлийн офицер халагчдыг одоо бид сонгож шалгаруулж авах шаардлага гарсан юм. 2003 онд үндсэндээ орос хэлтэй улсууд маань зөөрдсөн байлээ. Англи хэлтэй хүн баг маш байгаа байлээ. Ингээ бид нар бол шалгуулаар авсан. Ялангуяа Оросын холбооны улсад цэргийн дээд сургууль төгссөн. Америкт одоо сургууль төгссөн тэр улсууд офицер халагчдыг шалгаруулж аваад дараагаар бид нар одоо артиллерийн мэргэжлийн хичээл заах учраас зүгээр англиар ярьдаг хүмүүс маань цаашдаа одоо мэргэжлийн хэл байдаг. Тэр учраас бид нар also энд мэргэжлийн хэл сургах, тэднийг мэргэжүүлэх одоо талаар би энэ чинь анхны багш хичээл зааж илээ. Афганистаны үндэсний армийг хөгжүүлэхэд 2003-аас 2011 он дуустал артиллерийн нийт 13 ээлжинд 250 гаруй цэргийн алба хаагчид оролцсон байдаг. Бичгөө сүүл мэддэг одоо тэр юу ч мэдэхгүй тэр Афган цэргүүд, гэрээ цэргүүдийг сурах бидний одоо гол баримталжсэн сургалтын технологи бол намайг дагаад над шиг хийгдэг л одоо тэгэл жарчмыг одоо их баримталж байгаа л тэгээд одоо дадлгаж жаад жаахан сураад ирэхээр зэрэг жаахан онлын юм дээр заах одоо чим чиглэлээр бид нэр тэг сургасан да тэр одоо манай сургалтын онцлогын дээр байгаа юм. Багийн захирагчдаар хурандаа Ванчин суран, дэд хурандаа Гантулга, Батсайхан, Гамбям, Сүхбаатар нарын чадварлаг офицерууд артиллерчин залуустайгаа хамт мэдлэг, ур чадвараа дайчлан харь орны цэрэг дайштад артиллерийн мэргэжлийг зааж сургасан. Энэ нь өнөөхөр нь Монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээн олон улсад өндөр үнэлэгдэж яваа энхийг сахиулагчдын цагаахан ул мөрийн эхлэл байлаа. Артиллерийн цэргийн 95 жилийн ойн энэ цаг үед артиллерчид санал бодлоо нэгтгэн тулгамдсан асуудлуудаа өргөн дэвшүүлж байгаа нь энэ зуунд артиллерчдийн шинчиллийн нэгэн хуудас эргэж байна гэж хэлэх үндэстэй. Тагнуул, удирдлага, гал гэсэн одоо тэр хөнөөлийн нэгдсэн тийм цогцлборыг бий болгох хэрэгтэй юм. Хоёрдугаар бид нар буудалгын холын зайг нэмэгдүүлэх. Өндөр хүчин чадалтай гал тэрслэр артиллерчтэй артиллерийг хангах. Дараагийн дугаар бид нэр өнөөдөр манад ашиглаж байгаа одоо энэ зэвсгэлүүдээ сэргээн сайжруулалт хийх замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх. Өнөөдөр манад ашиглаж байгаа зэвсгэлүүдээс одоо нэг зэвсгэн систем хийх боломж байж байгаа. Таагас бус хэрэгслүүдийг бид бага өрийн болгох одоо боломж байгаа тийм юм хийж гисэн ч байж байгаа. Дараагийн дугаар одоо бид нэр артиллерийнхаа тагнуулын байр зүүн, радио электроны гал удирдах багц хэрэгслүүдийг автоматжуулах, програмчлах бас энэ талаар их хийж байгаа ажлууд бий. Монгол улсын засаг түвшний дотор голлох байр суурь эзэлж ирсэн, эзэлсээрч байх артиллерийн мэргэжлийг хөгжүүлэх, системтэй мэргэжсэн боловсон хүчнийг бэлтгэх үе ирээд байгааг цаг хугацаа шаардаж байна. Сургалтын асуудалтаар манай Батлан их сургуульдаар жишээлбэл артиллерийн тэнхим 95 жилийн түүхтэй тэнхим өнөөдөр татан богдож чадаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо цаашдаа артиллерчдыг яаж бэлтгэж гэнэ гэдэг нь маш эргэлзээтэй асуудал. Тэр байтугай
ерөнхий офицер бэлтгэж чад одоо артиллери дээр ажиллавал нэгс юм яригдж байгаа. Бид нар бол энийг олон удаа асуудал ярьсан одоо тодорхой шийдэлд одоохондоо хүрээг байна. Хэрвээ ерөнхий офицер гэж шиг бэлдэж чад артиллерийн юм дээр тавих юм бол хүнд л ална. Нөгөө дайны бурхан маань өөрийнхөө зэрэг дээр л яах нь вэ? Буудах одоо тийм болж хөөрнө шүү дээ. Өнгөрч чадсан бүхнээ мартаж болохгүй. Одоо үе бахархан хүнддэг гэхийг ирээдүгөө төлөвлөн шинжлэгдэж байх ёстой нь хүн төрлөختний бичигдээгүй үйлэлээ. Их нутаг газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж явсан баатарлаг их бууч артиллерчдийн зузаан түүхийн нэгэн хуудас энэ болов. Батлан хамгаалах бодлого зориулт зэвсэг төвчний үйл ажиллагааг соёлын арга хэмжээгээр цэргийн албаагчдад төдийгүй ард иргэддээ сурчлан таниулах эрхэм зорилготой цэргийн дубужгийн Эрдмийн чуулгын хамт олон 84 дахь жилийн өвөл цагийн нээлтийн тоглолтоо энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тэртээ 1932 оноос түүхийн улбаа нэхэлсэн тус хамт олонны энэ цагийн түүхийг энэ цагт сэрүүлээ. Ард түмнийг соён гэгэрүүлэх ажил гэдэг өөрөө луужин лугаан. Тийм учраас уран бүтээлч хүмүүс гэдэг ямагт илүү сэтгэж алив зүйлийн мандайлалд явах учиртай. Тэрхүү орон зайд баттай зогсож цэрэг эх оронч үзэл хүмүүжлэг олгож цэрэг арим цэргийн алба хаагчдаараа бахархан дуурсах сэтгэлийн очийг ард иргэддээ төрүүлж байдаг хамт олон бол яахын аргагүй цэргийн дуу бужгийн Эрдмийн чуулга. 84 дахь жилийнхээ өвөл цагийн нээлтийг хийхээр төлөвлөж буй хамт олонны түүх тэртээ 1932 оноос эхлэлтэй. Нийгмийн бүхий л цаг хугацаанд үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж ирсэн тус хамт олон өнөөдөр дэргэдээ үндэсний найрал хөгжим, найрал дуу, эстрад симфони найрал хөгжмийн албадуудтай. Байлдааны болон байлдааны гавьяаны улаан түгээн одонд Монгол улсын соёл урлагийн ууган байгууллагуудын нэгэгддэг цэргийн дуу бужгийн Эрдмийн чуулгын хамт олон өдгөө мэрэгжлийн залуу боловсон хүчнээр игнэгээ тэлэн уран бүтээлээ туурилсаар байна. Ард олондоо цэргийн ансамбл хэмээн алдаршсан хамт олныг үүсгэн байгуулахаас эхлэн уран бүтээлээ түмэн олондоо төлөвлөж ирсэн ардын найрдлын хамт олон өвөл цагийн нээлтэндээ зориулан Эрж яваа цаг нэртэй уран бүтээлийн дээжсээ толилуулна. Улсын 32 оноос хойш туулж ирсэн бүх замналд манай цэргийн хөгжмийн алба, цэргийн урлаг ямагт холбоотой явж ирсэн. Ер нь мэргэжлийн урлагийн байгууллага дотроос хамгийн ахмад байгууллага бол манай цэргийн ансамблын түүх юм байна. Манай цэргийн ансамблын түүхээс драмын театр салбарлаж гарсан, манай цэргийн ансамблын түүхээс ардын дуу бужгийн чуулга салбарлаж гарсан. Ер нь манай ахмад ийм уран бүтээлийн байгууллага. Эх орныхоо уламжлалт соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, баяжуулан энэ цагийн бүтээл төрүүлээ хийж буй тус хамт олонны уран бүтээлийн онцлогийг дурдвал энэ жилийн 84 дахь жилийн өвөл цагийн нээлт нь бол ардын хөгжмийн албаар нээж байна. Энд нэг онцлог бол энэ соёл урлагийн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд манай ирж одоо дадлага хийгээд энэ дээр одоо багш нартаа шалгуулад одоо энэ хамтлаг ийм байдаг юм а, энэ өвөл цагийн нээлт ингэж байдаг юм байна гэдгийг үзүүлээд шин сайхан зохиолуудаар өөрийн орны хөгжмийн зохиолчдын болон гадаадын сонгодог хөгжмийн зохиолчдын зохиолуудаар сайхан шинэ бүтээлүүд хийгээд ингээд 2 цагийн концерт бэлдсэн. 1932 оны 12 дугаар сарын 12-ны анхны тоглолтод Монгол ардын уртын дуу болон богино дуунууд, ардын журамд цэргийн жагсаалын дуунууд ихшгэлснээр найрал дууны албаны түүх эхэлдэг. Тус алба уран бүтээлийн сан хөмргөө зузаатгахын сацуугаар ололт амжилттай улам бүр баттгсаар. За энэ жилийн хувьд манай цэргийн дуу бужгийн Эрдмийн чуулга 84 жилийн
айн баяраа бас өгтөж манай Монгол Улсын гавь жүжигчин гослол дуучин Бацөх маань саяхан одоо Сүлдэн хиймэртэй аялгуу гэсэн уран бүтээлийн бие даасан тоглолтоо тоглолоо. Мөн хөгжмийн зохиолч Берваксны 100 жилийн ойд зориулсан мэрэгжлийн дуучдын уралдаанд бол 3 дугаараар эзэлсэн юм амжилттай байгаа. Дуучин Бадрал маань Москва хотод зохиогдсон Спасская башня олон улсын үлээр хөгжимчдийн наадамд бол Монгол Улсын зэвсэг түвшний үлгэр жишээ үлээр найрал хөгжимтэй хамтан оролцож маш амжилттай оролцоод ирсэн байгаа. Найрал дууны ангийн хамт олонны урын самд дэлхийн сонгодог симфониос эхлээд мах дуу, ялгуулсан дуу, дуур, дам найрал дуу гэд дууны урлагийн бүхий л төрөл хэлбэр дуулагдсан бөгөөд нийтдээ гадаад дотоодын нийлсэн 600 гаруй бүтээл дуулагджээ. Концертын маань гол цөм бол одоо залуу уран бүтээлийнхаа дээжээс та бүхэнд хүргэж байгаа. Одоо сүүлийн үед манай залуу дуучдаас Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бат Орших, Бат Сайхан, дуучин Амар Жаргал, мөн дуучин Алтан Хөө зэрэг олон сайхан залуу дуучид гарсан байгаа. Энэ залуу уран бүтээлчд маань та бүхэнд өөрсдийнхөө одоо энэ 2016 онд хийсэн шинэлэг сайхан уран бүтээлүүдээс өргөн барих болно. Явлаа 5 6 7 8 1 2 3 4 5 Хорвоо дэлхийн эмс үзэгдэл хүмүүсийн зан чанарыг бүжгийн урлагаар бүжиж илэрхийлнэ гэдэг хүн болгоныг хийж чадах чадвар бус. Тус чадвартай хөглөгдөн цэргийн албаны хүндлэхийгээд гайхширлыг төрүүлэхээр үзүүлбэрүүдийг үзүүлж олонний хайр хүндэтгэлийг өнөөдөр хүртэл татсаар ирсэн тус хамт олон энэ жилийн өвөл цагийн нээлттэй бүжгийн цэнгэл тоглолтоор эхлүүлж байна. Энэ удаагийн маань тоглолтын онцлог гэвэл тоглолт маань хоёр хэсгээс бүрдсэн байгаа. Эхний хэсгээр нь болохоор ардын үндэсний бүжгүүдийг голчлон хөвчлэн хийж гүйцэтгэж байгаа. Ардын бүжгүүд нь дотроо этник бүжгүүд, үндэсний натур бол натур бүжиг, тайзны болон бие биелгээний хэсгээс бүрдсэн тийм бүжгүүдийн бүрдсэн эхний хэсэг маань тийм байгаа. Дараагийн хоёр дахь хэсэг маань болохоор цэрэг их орны сэдвтэй, цэрэг их орныг магтан дуулсан, цэрэг их орноо хайрлан хамгаалах, дээрээс нь цэрэг байлдагч одоо цэрэг хүн болж хүмүүжнэ гэдэг ямар хүн болж хүмүүжж байгаа утга санаатай тийм уран бүтээлүүдээс бүрдсэн уран бүтээлүүдийг хийж гүйцэтгэв. Урлагийн төрөл мэргэжил болгон өөр өөрийн онцлогийг агуулдаг. Залуу насны урлаг гэдэг бүжгийн урлагаар хичээллэж, уран бүтээлээ төрөж буй хамт олонны тухайд гаргасан оролт амжилт чамгүй бий. Уг тоглолтын оролцож байгаа уран бүтээлүүдээс дурдах юм бол Аз номхон 7 орнууд болсон бүжигчдийн уралдааны Гран При шагналт уран бүтээл, Зүүн Азийн Солонгост болдог Солонгосын Сөүл олон улсын уралдааны 3 дугаарын шагналт 2 бүжигчдийн маань уран бүтээл, дээрээс нь төрийн шагналт ардын жүжигчин Сэвжтийн нэрмжид шагнал авсан уран бүтээлчдийн маань хийсэн уран бүтээлүүдээс гадна цэрэг их орны сэдвт уран бүтээлүүдээс бүрдсэн юм тоглолт болох гэж байна. Дэлхийн сонгодог хийгээд Монголын үе үеийн уран бүтээлүүдийг иргшиглүүлдэг цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамгийн залуу анги бол Эстрад симфони найрал хөгжмийн алба. Уран бүтээлийн сан хүмрэг хийгээд уран чадварын хувьд хэдийн үнэлэгдээд амжсан тус хамт олон өнгөрсөн одоо ирээдүйн хэмээх нэртэй тоглолтоо энэ сарын 25-ны өдөр өргөн барих гэж байна. Ер нь бол гадаадын ижил төстэй оркеструудын зохиолуудыг нэлээд коорс тоглодог байсан бол энэ жил бол бид өөрсдийн гэсэн онцлог тохируулсан өөрсдийн одоо оркестртод тохируулан найруулан одоо Монголын хөгжмийн зохиолчдод захиалга өгч одоо болорхуу одоо гихшээний хүмүүс захиалга өгч бол яг өөрийнхөө оркестрт зориулсан зохиол бүтээлүүдийг тойруулсан. Тэрийг одоо бид бүхэн та бүхэндээ толиулахаар бол бэлтгэл ажилдаа ороод ер нь бол бэлэн болоод байна да. Энэ жилийн өвөл цагийн нээлтэд алба бүр өөр өөрийн уран чадвар ололт амжилтыг шигтгсэн уран бүтээлүүдийг тоглоно. Харин энэ бүгдийг нэгтгэсэн гала тоглолт энэ сарын 26-ны өдөр офицеруудын ордонд болно. 2016 онд
манай цэргийн дугуйчгийн эрдмийн чуулга маань олон сайхан бүтээлээр олон томоохон арга хэмжээнүүд оролцсон ийм жил болж өнгөрлөө. Жишээлбэл Монгол цэргийн өдөр буюу Зэвсэгтүчний 95 жилийн ой АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт, за төрийн наадам, төрийн далбааны өдөр, төрийн болон улсын чанартай олон томоохон арга хэмжээнүүдэд амжилттай сайхан оролцож ирлээ. Энд одоо зохон тэмдэглэхэд манай хамт олон энэ жил олон одоо шагналын хор буусан сайхан жил болж өнгөрсөн. Жишээ нь АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтанд манай эстрад симфони найрал хөгжмийн хамт олон маань гайхамшигтай сайхан хөгжмийг ашиглуулж одоо нэр төрөө өндөрт өргөссөн. За бүгд найрамд Солонгос улсад одоо 3 бүжигчин маань явж амжилттай сайхан шагналт байруудад орсон. За мөн Оросын холбооны улсад суралцж байгаа манай дуучин Бадрал маань 3 удаагийн олон улсын чанартай тэмцээнд одоо Гран Прид 1-р үеийн шагналыг одоо хүртлээ. Мөн дуучин Батбаатар маань улсын уралдаанд тэргүүн байрыг нь одоо хүртсэн. За Сэвжидийн нэрмжид 100 жилийн зориулсан бүжгийн уралдаанд манайхан эхний 6-7 байрыг нь одоо Гран Притэ авсан. Ийм гайхамшигтай одоо шагналын хор буусан жил болж өнгөрсөн. За ингээд яг хөө төрөлжүүлээд хэлэх юм бол манай үндэсний найрал хөгжмийн албан одоо олон улсын цэргийн төлөөлөгчөд зориулсан томоохон арга хэмжээнүүдэд бас сайн амжилттай сайхан оролцож ингэж одоо ариун их ургастай юм жил болж одоо явж ин л та. Иргэн таныг цэргийн алба хаагчдтай нь хамгийн ойр байлгаж, цэрэг арим, зэвсэгт хүчний үйл хэрэгэ соёл урлагаар сурчлах эрхэм үүрэгтэй тус хамт олонний өвөл цагийн нээлтийн тоглолтуудыг хүрэлцэн ирж таалан сойрхохыг өрье. Хүсэл эрмэлзлээр жигүүрлэн буй хүмүүн танд эрч хүчийг өгч, цэрэг эх орноороо бахархах омогчлыг тань улам бүр бадруулах биз. Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ Катар улсаас Монгол улсыг бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотоос хавсран суугаа онц бөгөөд бүрээрх дэлчин сайд Султан Салмин Саид Аль Мансурыг энэ сарын 9-ний өдөр Батлан хамгаалалтын яамнаа хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл солилцож, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах, нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх, энхийг дэмжих ажиллагааны төвүүд, цэргийн сургуулиудын хооронд харилцаа тогтоох чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломжтойг энэ үеэр ярилцжээ. Өнгөрөх 7 хоногт Зэвсэгт хүчний алдар спорт хороо Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны улаан түүхийн одонгоор шагнасныг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга тогтох буян гардууллаа. Монгол улсын спортын ууган байгууллага алдар спорт хорооноос яруу алдарт түүхт 70 жилийн хугацаанд олон улс төв дэлхийд улс их орныхоо нэр алдрыг өндөрт дурсгасан олон арван тамирчид төрөн гарсан байдгийн. Зэвсэгт хүчний тэг 34-р анги буюу алдар спорт хороо өнгөрөх сард Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар байлдааны тугаа гардан авсан Зэвсэгт хүчний отхон анги юм. Цэргийн алба хаагчдыг өвлийн хувцсанд шилжсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жинжээ штабын даргын тушаалаар хувцсны үзлэгийг Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд өнгөрөх 7 хоногт зохион байгууллаа. Үзлэгээр цэргийн алба хаагчдын хангалтаар тавигдсан хувцс хэрэглэлийг дүрмийн дагуу хэрхэн өмсөж байгаатай танилцсан бөгөөд цэргийн алба хаагчид дунд хуучин загварын чанар стандартын шаардлага хангаагүй зөрчлүүд илэрлээ. Цаашид гарч буй асуудлуудыг хувь хүн болон анги байгууллага анхааран ажиллах чиглэл өглөө. Зэвсэгт хүчний хувцс материал хангалтыг бүрт төрийн өмчт үйлдвэрийн газар болон 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас бүрдүүлдэг байна. Өнгөрөх 7 хоногт Зэвсэгт хүчний алдар спорт хорооны 2016-аас 2017 оны хичээлийн жилийн сургуулийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээний хүрээнд спортын 8 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг удирдлагын Хангард баг, удаах байруудыг үндэсний сурын Шонхор баг, чөлөөт бүхийн Хөгчөн багууд тус эзэлжээ.
болон хамгаалал яамны харьяа дуулга студийн бэлтгэл үзүүлдэг эх орны төлөө нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж бидний бэлтгэсэн мэдээ нэвтрүүлгийг үзсэн эрхэм танд баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээ мэдээлэлтэй ирэх уулзъя. Түр баярлалаа.